Сайн байцгаана уу? Та бүхэндээ би энэ удаа ангаагч шиддэн хэмээн алдаршсан Индонезийн цуврал алуурчин Ахмед Суража Такукимийн талаар ярихаар бэлдлээ. Ахмед Суража Такуким 1949 оны 1-р сарын 29-нд Индонезийн хойд Суматрагийн хамгийн том хот болох Medan хотод төрж тэндээ амьдарч байсан. Суража нь мал маллаж амьдардаг байсан бөгөөд малчин Суражаг ид шидийн ангаагч хүчийг эзэмшсэн хэмээн хүмүүс ихэд шүтдэг байжээ. Тэрээр бөөгийн эрдэм шидийг өөрийнхөө ааваас өвлсөн гин. Түүний аав нь ч мөн тухайн үедээ тэр хавьтаа алдаршсан бөө байсан аж. 1997 оны 5-р сарын 2-нд Суражагийн гэрийнхэн ойролцоох Нишингийн талбайгаас нэгэн эмэгтэй цогц солдсноор анх түүнийг баривчлан уг хэргийг шалгахад цагдаагийн хатуу эрүү шүүлтийн дор арга буюу хэрэгээ хүлээсэн гэдэг. Тэрээр 11 жилийн турш нийт 42 эмэгтэйг алсан гэх бөгөөд бүгдийг нь гэрээхийн ойролцоох тэрхүү чихрийн Нишингийн талбайд оршуулсан байдаг. Суража хохирогчдын толгойг өөрийнхөө гэрийн зүг рүү харуулan оршуулдаг байсан нь нас барагчдын толгойг өөрлөгөө хандуулснаар ангаагч далд шидэн улам нэмэгдэнэ гэж үздэг байснаас тэр юм байна. Суража бага наснаасаа байнга хил ам гаргаж бусдтай хэрэлддэг, хулгай хийдэг байснаасаа болоод өөрийгөө өмөрч заргалдах дуртай хүүхэд байжээ. Байнга хулгай хийдгээсээ болоод 19 наснда хулгай хэрэгээр ял идэлсэн байна. Түүний энэхүү буруу хүмүүжилд тухайн үед мөн л эдгэгч ангаагч шиддэн хэмээн ойр хавьдаар шүтэгддэг байсан аавынх нь нөлөө их байсан гэж үздэг. Учир нь аав нь хүүгээ бусдаас илүү өмөрч алдаа дутагдлыг өөгшүүлдэг байсан. Хэдийгээр үүнд нь хүмүүс дургүй байсан боловч аав нь мөн л шиддэн бөө хүн байсан тул яач чаддгүй байжээ. Суражач аавынхаа хайртай хүүн байсан бөгөөд аавыгаа байнга дагаж явдаг, аавтайгаа маш дотно, аавыгаа ихэв дуурайдаг хүүхэд гэж. Тийм ч учраас тэр юм уу цагдаад өгсөн мэдүүлэгтээ манай аавын сүнс над дээр ирээд үхэж байгаа 70 эмэгтэйн шүлсийг залгиж уувал ид шидийн зүйл биелж агваа шидтэн ангаагч болно гэж хэлсэн хэмээн ярьсан байна. Энэ зүуд намайг олон удаагийн аллах хийхэд нөлөөсөн ч гэж хэлжээ. Аавтайгаа ихэд дотно байсан учраас аавынх нь үхэл түүний сэтгэл зүйд нөлөөлж тийхүү сэтгцийн өөрчлөлттэй болсон байх гэж сэтгэл зүйчд үзэж байв. Суражагийн яриад байгаа ид шидийн зүйл мөн сонсдог, хардаг, мөн аавынхаа сүнстэй байн уулздаг гих зэрэг яриануудаас түүний шизофрен өвчний шинж тэмдгүүдийн илрэл гэж үзсэн байна. Суража нь хохирогч эмэгтэйчүүдэд булаад хоолойг нь боох үед амьсгал нь боогдсон эмэгтэй маш ихээр шүлсээ ялгаруулдаг бөгөөд Суража түүнийг нь сорон уудаг байжээ. Ингэж шүлсийн сорон ууж байхдаа шид хүч нь маш ихээр нэмэгдэж байна хэмээн түүндээ бүрэн итгэлтэй байдаг болсон байна. Хэдийгээр баригдсан хойноо би бол тусгай бэлтгэгдсэн эмч ангаагч хүн хэмээн мэдэгдэж байсан ч тэрээр бол яах аргагүй гэнт хэрэгтэн байсан юм. Энд өгүүлэхэд Индонез нь маш олон арлуудаас тухайлбал нийтдээ 18,000 орчим арлуудаас тогтсон хүмүүс нь хоорондоо 700 хэлээр ярьдаг. Тиймээс маш олон жижигхэн үндэстэн ястнуудтай бөгөөд тэрийгээ дагаад мөн жижиг олон шашнуудтай гинэ. Тиймээс тэр олон шашны урсгалыг бүгдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас Индонезийн засгийн газраас зөвхөн ислам, христ, буддаа болон түүний салбар бүхий 6 шашныг л албан ёсоор хүлээн зөвшөөрдөг аж. Гэвч хөдөө арлуудаар тархан амьдардаг хүмүүс нь өөр өөрсдийн жижиг шашин, урсгал, мөн бөө удган, эд шидэд ихээр итгэцгээдэг байна. Тиймээс Суража митийн өөрсдөө алдаршсан хүмүүс ч одоо ч олон хэвээр байна. Тэрээр би бол бөөгийн шид хүчээрээ эмэгтэйчүүдийг илүү гоо үзэсгэлэнтэй болгож тэдэнд мөнгө санхүүгийн хүчийг өгдөг, мөн өмнөд найз залуутай болох нь тусалдаг гэж бусдад өөрийгөө сурталчлан итгэл төрүүлдэг байна. Суражагийн хохирогчд нь сүнслэг хүчийг хайж түүн дээр олноороо ирдэг байсан учраас хэрэгтэн хохирогчоо холоос хайх шаардлага гардаггүй байлаа. Эмэгтэйчүүдийг
Эмэгтэйчүүд их хэрдэг болсноос ч тэрүү ааваасаа хойш үе дамжсан гэдэг утгаараа ч тэр юм уу ойр хавийн хотууд болон жижиг тосгодуудад Суражаа нь маш алдартай болсон төдийгүй хөөрхөн эмэгтэйчүүд ч түүн дээр ирээд өөрийнхөө булшны нөхөийг өөрөө ухаан өгч тусалдаг байсан нь үнэхээр харамсалтай. Тэгэд Суражаа эмэгтэйг өөрийнх нь усан нүхэнд оруулж бэлхүүсийн хүртэл булаад эмэгтэйг зүгтж мөн эсэргүүцэх чадваргүй болсон гэж үзмэгцээ. Хоолойг нь төмөр утсаар боогоод шүлсийн уунгаа хөнөөдөг гэжээ. Заримдаа үйлчлүүлэгч ирэхгүй тохиолдолд бие үнэлэгчдийг худалдан авч тухайн алалгаа үйлдсээр байсан. Учир нь Суражаа 70 эмэгтэйг алах ёстой гэсэн тоондоо хүрэх гэж дэгдэг байсан байна. 1997 оны 4-р сарын 24-нд 21 настай Шири Кемила Дэви гэдэг эмэгтэй Андрос гэдэг 15 настай тэрэгчин хүүгээс Татук руу хөргөөд өгөөч гэж гуйжээ. Тэрээр мөн намайг Татук руу хөргөж өгснөө өөр хүнд битгий хэлээрэй гэж нууцлахыг загсан байна. Харин 3 хоногийн дараа Дэвигийн муудаж ялзарсан цогцыг чихрийн нишингийн талбайгаас нэгэн тариачин олоод хүмүүстэй нийлэн ухаж гаргаад үүний дараа цагдаа дууджээ. Андрос харин цагдаа болон Дэвигийн гэр бүлийнхэнд ярихдаа Дэвиг би 3 хоногийн өмнө Суражаагийн гадаа буулгасан гэж болсон явдлыг бүгдийн тоочин ярьсан байна. Ингээд цагдаа нарыг очиход Суражаа өөрийгөө Дэвигийн хэрэгт би ямар ч буруугүй гэж байсан ч талигаа чимэгтэй гар цүнх бугуйвч зэрэг эд зүйлс нь түүнийг гэрээс олдсон учраас түүнийг тэр дорн баривчилжээ. Маш их хатуу эрүүшүүлттэй байцаалтын дараа Суражаа сая л талигаачийг хороосноо хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний адил мөн 42 эмэгтэйг алснаа цагдаа нарт ярьсан байна. Мөн тэрээр цогцснуудыг Дэвиг булсан тэрхүү чихрийн нишингийн талбайд хамт булсныг мэдгдсэн тул тэнд нь малтлаг хайгуул хийсний эцэст үнэхээр 42 эмэгтэйгийн цогцсыг олсон бөгөөд зарим нь танигдахын аргагүй илжирч задрал явагдсан байжээ. Мөрдөн байцаалтын явцад Суражаа 1986 онд аавын маань сүнс миний зүүдэнд хурж ирээд 70 эмэгтэй шүлсийг уухыг надад зөвлөсөн. Гэхдээ аав маань харин намайг хүн ал гэж зөвлөөгүй. Харин би 70 эмэгтэй шүлсийг уухад маш олон жил хүлээж маш их хугацаа орох юм байна гэж бодоод эмэгтэйчүүдийг өөрөө алж тэрхүү цаг хугацааг хурцсахаар шийдсэн гэж мэдүүлсэн байна. Эхний 5 жилд нь би 16 эмэгтэйг хүнээсэн. Харин нийтдээ би 11 жилийн турш 42 эмэгтэйг халсан гэж мэдүүлжээ. Шидтэн Татукийн гэрээс 25 эмэгтэйн эд зүйлс олдсон бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд шидтнээс тусалцаа авах гэж байгаагаа анд нөхөд ар гэрээхэндээ хэлэхээс ичиж нэрлэгдэг. Нөгөө талаар Татук бас тэдэндээ хэлж болохгүй чимээгүйхэн иржвэ гэж анхааруулдаг байсан учраас тэд нар бараг хэлэхгүй нууцлдаг байв. Мөн тэдний олонх нь бие үнэлэгчд байсан тул олон жилийн турш ийхүү илчлэгдэхгүй бас сэжиглэгдэхгүй явсаар байжээ. Түүнийг шүүх хурал 1997 оны 12 дугаар сарын 11-нд эхэлсэн бөгөөд түүний хавц тэрэгт нийт 363 хуудас материал цугларсан. Түүний 3 эхнэр болон хүүхдүүд нь Суражаагийн хийсэн хүн амны хэрэгт их бага хэмжээгээр тусалж цогцыг нуухад оролцсон хэмээн тэдгээрийг бүгдийг хамсаатан болгож баривчилсан байж. Хэргийн гол хамсаатан буюу хамтран үйлдэгчээр түүний том ихэр Түмэнийг ялжээ. Эхэндээ Түмэнийг хэрэгээ хүлээхгүй байсан ч цагдаа нарын эрүүшүүлтийн дор дахин яалтчгүй хэрэгээ хүлээсэн байна. Ингээд 1998 оны 4 сарын 27-нд Лубук Баканд эцсийн шатны шүүх хурал болж Ахмед Суражаад цаазаар авах ял оноожээ. Шүүх хурлын танхимд хэдэл 100 гаруй хүн цугласан байсан бөгөөд харин гадаа талбайд телевизийн дэлгэцээр хэдэн зуун хүн цуглан харж байлаа. Суражаагийн том ихнэр Түмэнд мөн цаазаар авах ял оноосон ч давж заалдан бүх насаараа хоригдох ял болгожээ. Шүүх хурлын үеэр Суражаа Түмэний нар байцаагч мөрдөн байцаагчдын шүүлтийг давж дийлэлгүй бид нар хүчээр хэрэг хүлээж ийн гэж гомдол гаргаж байсан боловч шүүгчид тэдний саналыг хүлээж аваагүй.
Ингээд 2008 оны 7 дугаар сарын 10-нд Суражагийн цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Хэдийгээр Харгис Суражааг 42 хүн алсан гэж тогтоосон боловч үнэн хэрэгтээ 70 орчим хүн алсан гэж үздэг юм байна. Дахиад өөр 25 эмэгтэй тухайн үед сураггүй алга болоод байсан боловч тэдгээрийг Суражаа алсан гэх тодорхой нотлого баримт олдоогүй учраас арга буюу 42 хэргийг түүнийг алсан гэж тооцдог юм байна. Ер нь олон хэлтэй жижиг үндэстнүүдтэй тэгээд газар зүйн байрлалын хувьд тархаа бутархаа маш олон арлууд дээр суурьшсан нөгөө талаар ядуу буурай орон учраас Индонез нь олон бичиг үсэггүй хүмүүстэй энэ байдлуудаасаа болоод маш их мухар сүсэг эд шидэнд автсан хүмүүс ихэр байдаг юм байна. Энэ бол хамгийн том сүр дүүлэнтаагаар илэрсэн хэрэг боловч үүнээс цаана мэдэгдээгүй өнгөрч байгаа амь насны эрсдсэн амь насаа эрсдэх байдалд дарамтанд орсон хүмүүс маш их байдаг гинэ. Би энэ дээр Монголд болж байсан зарим нэг зүйлсийг нэмж та нартаа сонирхуулахаар идлээ. 1921 онд Монгол улсад ардын хувьсгал яснаас хойш 90 оны хүртэл Монголд зөвхөн бурхны шашин бэлгэлийн төдий байсан бөгөөд бөө болон бусад шашнуудыг Монгол улсад зөвшөөрдөггүй байсан. Тийм учраас нэгэсэндээ Монгол улс бол шашингүй улс байсан. Бүх юм чөлөөтэй олж шашин шүтлэг чөлөөтэй олж нээгдэж эхэлснээр бөөгийн шашинчдын түүнтэй зэрэгцэн маш ихээр дэлгэрч олон оцгойд хүмүүс удган бөө шидтнүүд олноороо төрж байсан юм аа. Үүнээс болж маш олон хүмүүс харигсаар амнасаа алдах тохиолдолж гардаг байлаа. Тухайлбал энд нэг жишээ хэлэхэд 2007 онд 16 настай нэг охин хүн дээр өвтгöd ээж аав нь бөөд үзүүлнэ. Гэтэл тэр бөө нь энэ хүн бол бөөгийн уг авах ёстой хүн юм байна гэж хэлсэн чинь ээж аав нь хоорондоо ярилцаад бөөгийн уг авахыг нь зөвшөөрөөд тэд өдөр товлоод Төв аймгийн нэгэн овоон дээр аваачид тусгай зан үйл ёслол үлдээд тэгээд тэндээ тогоо шанаг бэлдүүлээд 20 литрийн тогоонд ус буцалгаж охиныг туурганы эсгийд битүү боогоод нөгөөх буцалсан халуун усаа дээрээс нь асгуулж хөөрхөн охиныг шалцалж алсан тохиолдол тухайн үедээ гарч энэ гэмт хэрэг ял шийтгэл сонсож байсан. Эцэг их нь охиноо харсаар байгаад ийм хүлд хүргэсэн тухайга тайлбарлахдаа бид бол дотроо өөхөх юм биш байгаа гэж айж байсан. Түлэгдэх юм биш үү, өөхөх юм биш үү, энэ амь нас нь эрсдэх юм биш үү гэж тэр бүүд хэлсэн боловч Тэнгэрийн өөхийг авч байгаа хүн өгдгөө маа, түлэгдэхчгүй, яахчгүй гэж хэлээд бидэнд итгэж үнэмшүүлсэн. Тийм учраас бид зөвшөөрсөн гэж эцэг их нь хэлсэн байгаа. Харин нөгөө бүү бол өөрийгөө хамгаалаад би бол хүнээ таниагүй илээ. Жинхэнэ уг авсан хүн бол түлэгддгүй юм аа. Түлэгдэх ёсгүй. Тэгэхээр энэ хүүхэд бол нүгэл хилэнцэн хэдэн үеэрээ дамжсан бараг л чөтгөр шулан байсан холгүй тийм тайлбар хийсэн байт юм лээ. За өөр бас нэг инээдтэй жишээ гэхээр 2013 онд бурхнаа дүүлждэг гэдэг нэг эмэгтэй гинт гарч ирсэн Хөвсгөл аймгаас тодорч телевизээр маш их шууган тарж тэрний тухай их олон сайт телевизүүд мэдээлж байлаа. Гэтэл тэр хүн бол өөрийн гин тэнэг зан тэгээд гинт баяжих гэсэн тэр шунлаасаа олж гэрийнхэнтэйгээ хувилдаж бурхнаар бүүлжж байгаа дүр үсгэж олон хүмүүсийг маш ихээр хуурсан. За энэ нь бол яг тодорхой нэг хүнд ямар нэг хохирол гинтл учруулаагүй учраас энийг бол ял шийтгэлгүй өнгөрсөн юм билээ. Гэтэл бас юу яаж байсан 1991 онд Монголд алтан цэгцний хэрэг гэж нэг алдартай хэрэг гараад зохиолч сэтгүүлч дожоод орж байгаа алтан цэгцний хэрэг гэдэг хэрэг гаргаж ирж телевизээр цацаж бас маш их дуулан шууганыг тарьж исэн. Тэр нь бол нэг залуу одоо энэ тэндээ биеийнхээ энэ тэнд майжуулчихсан. Тэгээд энэ нь бол харь гаргийнхаа ирээд намайг одоо ингээ харгуу шөнөөр майжаад тэгээд харь гариг руугаа баг авч явсан билүү дээ. Тэгж яриад тэгээд намайг одоо
тийм тэдэн ширхэг могоотой, тэдэн ширхэг шүртэй сувдтай юутай ч үлээ тийм алтан цогцыг маш яралтай олж ирэхсэн. Тэр хэрэг алтан цогцыг олж ирэхгүй бол Монгол улс сүрнэ гэж хэлсэн гэд ийм аимшигтай дуйлаанд дэгдэжсэн тал байдгийг. Энэ шиг энэ Ахмад Суражагийн хэрэг бол ерөнхийдөө энэтэй төстэй энэ мухар сүсгээр хүмүүсийг ингэж амь насыг хохироосон. Тэгээд өөрийнхөө одоо тэр хүн алах тэр садист муухай дур хүслээ гүйцээсэн ийм хэрэг болж байгаамаа. За та бүхэндээ энэ удаа нэг ийм хэргийг сонсголоо. Таалан сонссонд баярлалаа. Лайк, subscribe тийм мартаарай.